Сайн уу. За би энэ хумсыг хийсэн. Тэгээд өөртөө гэртээ хийсэн. Тэгээд ер нь бол энэ хумсыг хийхдээ юу ашиглаж яаж хийсэн гэсэн процессоо харуулах гээд энэ бичлэгийг хийж байна. Тэгээд ер нь бол бүх юмаа бичсэн. Тэгээд бичлэгтээ орцгоё. Бас нэг юм хэлэхэд ер нь бол анх удаа ийм бичлэг хийж байгаа болохоор зарим хэсэгт нь ерөөсөө хийж байгаа юмаа камертаасаа оруулж чаддаггүй. Тэгээд жоохон туршлага гутсан мэлээ. Тэгээд дараачийн бичлэгүүд хийвэл арай гоё хийнэ, уучлаарай. Хай за гэс юу ашигласан гэс тайлбарлаад явчих. Тэгээд хамгийн эхний шатанд бол цэвэрлэгээ хийхдээ хамгийн ихэнд хумсны утга хэрэгтэй, хумсны хуурай хэрэгтэй, ийм баф хэрэгтэй. Бафны хажуугаар бас дрил, заавал дрил ашиглах шаардлагагүй. Гэхдээ дрил бол хумсыг чинь хамаагүй урт хугацаагаар ийм унахгүй байлгадаг. Тэгээд айгүй цэвэрхэн болгож өгдөг. Тэгээд ийм сотик хэрэгтэй, мах зүйлэгч хэрэгтэй, мах авдаг байх хэрэгтэй. Тэгээд дрилийн хушуунууд хэрэгтэй. Дрилийн хушуун дээр болохоор би ийм урт нарийнхныг ашиглаад энэс бүр уртыг ашигласан. Тэр нь алга болцсон байна. Тэгээд энийг би нэг хумс юу яадаг хиймэл хумсаа хэлбэрт оруулахдаа энийг ашигласан. Тэгээд аздон бол заавал хэрэгтэй. Ер нь бол хэрэгтэй. Тэгээд аздон хүнтэйгөө хэрэгтэй. Тэгээд алдаа гаргах юм бол ер нь бол ийм жижигхэн нарийнхан ийм сормосныг палк гэдэг юм лээ. Ийм юмар юучдаг. Ингээд жижигхэн будаг модог ингээд хажуугаар нь илүү гарч юм бол тэрийг харчаад авчдаг. За тэгээд ийм сотик хэрэгтэй гэсэн. Тэгээд яг хумсаа хийхдээ болохоор ийм гэл хэрэгтэй. Минийх юм акрилик гэл байна. Гээлний хажуугаар гээлний шингэн хэрэгтэй. Гээлний өөрийнх нь цаашин зүгээр ийм биер хэрэгтэй. Гэлэн хумс хийдэг ийм биер. Тэгээд гэлэн хумс хийчихэд ийм хавчаараар хавчдаг. Яа. Ийм хавчаар хэрэгтэй. Тэгчээд юу хэрэгтэй? Гэрэл хэрэгтэй. Гэлэн хумс UV lamp гэдэг. Тэгээд гэлэн бодогнот чинь угаасаа хэрэгтэй. Тэгээд base coat чи хэрэгтэй, top coat чи хэрэгтэй. Ийм мах авдаг байх хэрэгтэй гэж хэллээ. Тэгээд яг хумс бодохдоо бол бас ийм амар нэрхэн, ийм нэрхэн биер ер нь л айгүй хэрэгтэй гэдэг. Тэгээд бас айгүй үнэтэй гэдэг. Би нэг уран нийлээс авч исэн 35,000-аар. Айгүй хэрэгтэй шүү. Тэгээд ер нь бол болчлоо. Ийм уусгалт хийхдээ ийм порлоо ашигласан. Порлоо хэрэгтэй. Тэгээд аздон юу чин хэрэгтэй? Аздон хөвөн чин хэрэгтэй. Гараа гуйжуулж бол гуйжуулна гэвэл гарны гуйжуулагч ашиглаж болно. Тэгээд тижээлийн тос бас зөрхиж болно. За нэг тиймэрхүү. Ийм хумсны цаас ийм жижигхэн хайж бас ашигласан шүү. За хамгийн түрүүнд бол хиймэл хумс хийж байгаа учраас энэ өөрийнхөө ургасан хумсыг авна. Хэрвээ өөрийнхөө хумсан дээр хийх гэж байгаа бол хамгийн ихний үйлдэл нь хумсаа хуурайдаад хэлбэрт оруулах байдаг. За хумсаа хувцас одоо жоохон ирмэгтэй байгааг нь байхгүй болгоод гоё хуурайдаад бүр хий болгоод ер нь бол нэлээд сайн тулгаад хуурайдчих хэрэгтэй. За тэгээ хумсныхаа махыг бас авах болохоор ер нь бол зөөлхүүлээд энэ мах зөөллөгч төрхий. За маха зөвлөлцөө одоо махнуудаа хурууныхаа махнуудыг хойшлуулад тэгээд цэвэрлэгээ эхэлнэ.
За одоо хийж байгаа юм нь болохоор хумсны энэ толион дээр наалтсан байдаг үхсэн цагаан арьсыг ингээд дриллж авч ийн. Тэгээд энэ ямар ашигтай гэх юм бол ингээд хумсны чинь хиймэл хумс наахлаар хумсны чинь доор ингээд илүүдл хог байхгүй учраас хумс чинь илүү удаан ингээд наалтаж унахгүй байна гэсэн үг. Тэгээд яг одоо болохоор ингээд ийм бүдүүн урт хошуугаар хумсаа ингээд баруун талаас нь зүүн тал руу ингээд жигт ингээд дээрэс нь явуулж өгөөд тэгээд энэ хойдлын арьсыг нь бас ингээд сайн босгоод өгч ийнэ гэсэн үг. Тэнгүүт ингээд хойдлын одоо хумсны мах гэж ярьдаг тэр нь дараа нь ингээд хумсны бахиар авахд илүү амар болоод тэгээд нэмж хэлэх юм гэх юм бол одоо энэ арьсыг авахын тулд дриллийнхаа хошууг нар зөв эргүүлэх буюу F гэсэн үсэг гарч ирж байгаа болонгуудаа эхлээд хумсныхаа дээд тал болон зүүн талынх нь тэр арьсыг аваад тэгээд R дээр нь тавьж агаад буюу нар буруу эргүүлж агаад хумсныхаа баруун талын арьсыг нь авна гэсэн үг. Дриллж явахдаа хумс руугаа бас хитгэн оруулахгүйгээр ингээд зөвхөн дээдлийн тэр гадаргууг нь л авахгүй бол ер нь бол ингээд хумс цаашаа ингээд хонхорхоо хэлбэртэй болчдөг. Тийм болохоор нэлийн ингээд аяархан аваарэ. За сая арай бүдүүн хошуугаараа арай дээдлийн хэсгийнх нь тэр хайрсыг болон тэгээд хумсныхаа махыг босгож өгсөн. Тэгээд тэнгуүтээ одоо болохоор одоо ийм арай нарийнхан урт хошуугаар ингээд хумсныхаа хоёр талд байгаа тэр цагаан хайрснуудыг авч өгнө. Тэгээд эхний удаадаа болохоор ингээд дриллээ нар зөв эргүүлэх буюу F дээр нь тавьж агаад энэ зүүн талынхыг нь баруунаас зүүн чиглэл рүү ингэж авч өгөн. Тэгээд бас дээрээс доошоо болгоод яг тэр хэсгийг ингээ гой цэвэрхэн болгоод өгнө гэсэн үг. Энэ хошуугаар бас нэлийн болгоомжтой байхгүй бол цаашаа арьс руугаа бас оруулчих юм бол ингээд арьс чин гимтээд цус мус гарах магадлалтай. Тийм болохоор бас аяархан сайн сураагүй байгаа үедээ бол ингээд аяархан жижигнэр хөдлөөрэй. За зүүн талхыг нь авчаад одоо дриллийнхаа чиглэлийг нь нар буруу буюу R дээр нь тавьсан. Тэгээд одоо баруун талынхаа тэр хайрсыг аваад байж гин. Тэгээд энэ үедээ болохоор ингээд R дээрээ тавьчаад зүүнээс баруун чиглэлтэй тэгээд баруун талынхаа тэр хайрсыг авч өгнө. За хайрсаа авсныхаа дараа болохоор одоо энэ buff гэдэг юм ашиглан. Тэгээд энэ нь болохоор хуурай шиг гэхдээ арай зөөлхөн юм байдаг. Тэгээд минийхаар бол одоо хамгийн зөөлөн буюу энэ шар хэсгээр нь өөрийнхөө одоо ингээд үлдсэн ингээд ямар нэгэн хайрс байвал тэрийгээ ингээд үрж аваад эсвэл ямар нэгэн тэгш бус гадаргуу ч юм уу эсвэл өмнөх бодогны чинь үлдэгдэл ингээд ямар нэгэн лак мак байх юм бол бүгд нь ингээд үрээд авчна гэсэн үг. Тэгээд дээд хэсгийг нь доод хэсгийг нь тэгээд уртлын үзүүр хэсгийг ингээ бүгдийг бафтаад өгнө. За баф хийсэн одоо scrap сойд зөрөө одоо энэ махныхаа доогуур орсон бүх юмыг сайхан угаагаад тусаар савандаж угаагаад тэгээ хамгийн гол нь scrap-ороо арьсаа улам сайн босгож өгнө. Ингээд хойш нь угаана гэсэн үг. Ингээд тэгээ угаацсан хүмүүс маань ямар ч илүүдэл мах байхгүй. Яг энэ хойдлын махыг стооцсон бол хүмүүсний толион дээр ямар ч илүү цагаан хайрс байхгүй цэвэрхэн болсон байна. Тэгээд артлынхаа
махыг болохоор хумсаа хийснийхаа дараа авахгүй бол энэ одоо авчих юм бол маш эмзэг болоод тэгээд хумс ихээр ер нь цус шүүрсэн гоожод жоохон өвддөг хамгаалтгүй болчдөг. Тийм болохоор энэ махад одоо байлгаж байгаад хумсаа хийснийхаа дараа хөдөлөө авна. За тэгээд одоо яах вэ гэх юм бол хивээ тааруулж авна хумсандаа. За хивээ хөдөлөө. Би бас энэ хийвгүй удацсан болохоор мартцсан байна. Тэгээд энэ хив байгаа. Энэ хивнийхаа энэ дунд дах эндээс нь гарч ирсэн энэ илүү юуг нь болохоор энд нь наачдаг гэж манай багш зааж өгчсэн. Ягаад гэх юм бол арай бийтэй хатуу болгож өгдөг. За тэгээ хэдүүлээ энд хумсан дээр яг голлуулж тааруулж өгөөд болохоор яг хурууны чинь ингээд яс энтэйгээ таарад яг тэгшин байх хэвчээ. Минийх болохоор ингээд жоохон дали байна. Энийгээ тааруулаад тэгээд энийг нь бас салгаад авчдаг. Салгаад авчих юм бол арай дээр. Тэгээд энийг эхлээд тааруулж агаад хоёр талаас нь хайчилж өгнө. Хаагуур нь хайцлах вэ гэх юм бол ийм жижигхэн хайч. Ийм жижигхэн хайчаар хоёр талыг нь гээд тааруулж агаад яг энэ хумсныхаа энэ өнцгөр нь энэ навыг нь хайчилж авна. За ингэж хайчилдаг нь ямар учиртай гэх юм бол одоо энэ цаас чинь яг хурууны чинь хэлбэрт таарчих юм бол ингээд хиймэл хумс чинь яг өөрийн чинь хумсад таарсан хэлбэртэй тэгээд цаас нь ингээд дээшээ доошоо болоод зай гараад байхгүй учраас бас дээшээ доошоо ямар нэгэн энэ хумсны тийм алдаа гарах магадлал нь багасна гэх юм уу. Тэгээд хумсныхаа бас гурвалжин дөрвөлжин тааруулаад тэр дээдлийн хэсгийг нь бас хайжлаад авчдаг. Минийх гэхдээ хэлбэр нь гайгүй таараадсан болохоор яг тэр уртлын хэсгийг нь их хайжилж аваагүй байгаа. Ингээд одоо энийг нааж өгөөд бас яг гой тэгшиг наахгүй бол болохгүй. Ингээд энийгээ сайн цааш нэг уганд нь тулгаад ингээд одоо тэгээ доотлыг наагаад сэр хавчиж өгөөд за одоо ингээд дээр нь гээл тавихад бэлэн болсон хумс юм байна. За цаасаа тааруулаад наасныхаа дараа болохоор шууд эхлээд бэйсээ тавина. Тэгээд дараачих дээр нь болох дараачийн үйлдэл нь болохоор гэлээ ингээд шууд тавиад эхэлж байгаа. Тэгээд эхний давхар дээр нь болохоор ингээд хумсныхаа ерөнхий хэлбэр тэгээд уртыг нь тааруулаад нэг давхар хийчин тэгэнгүүтээ дараачих хоёр дахь давхар дээр нь болохоор ингээд бүдүүн нарыг нь тохируулаад тэгээд яг гоё хэлбэрт нь оруулаад гэлээ тавьж өгнө. Тэгээд гээл тавихтаа ерөнхийдөө бол яг дээр ингээд ийш тийшээ биерээ хөдөлгөж биш зөвхөн ингээд дээрээс нь дараад гэлээ ингээд биерээрээ ингээд нэг талаас нөгөө тал руу хөөгөөд яваад байна гэсэн. Тэгээд гэлээ ашиглаж байхдаа бас тэр нөгөө нэг гэлнийхаа шингэнд ингээд биерээ байн байн дүрээд гэтээ хитрхи их бас нөтөн байлгаж болохгүй. Тэгээд яг усыг гоё тохируулаад ингээд гэлээ ингээд удирдаад явна гэсэн үг. Тэгээд яг хумсныхаа бас яг хаана нь тэр нөгөө гол өндөрлөг нь байх вэ гэдгийг бас жоохон тохируулаад тэгээд миний одоо хийж байгаа хумс болохоор яг хумсны чинь уртны 40-с 60% нь яг тэр өндөрлөг нь байгаад арай өндөр байна гэсэн үг. Тэгээд одоо энд болохоор би хамгийн ихний давхаргаа хийгээд байж юм. Гэхдээ камерт ер нь бол ерөөсөө ороогүй байна. За би энэ дээр болохоор эхний эрхий уруу тэгээд 7 хурууныхаа эхний давхархыг хийцэн байна. Тэгээд яг өөрийнхөө уртыг тааруулсан. Тэгээд эхний давхаргаа болохоор гоё ингээд хавчаараар ингэж хавчиж өгөөд нарийнхан болгох юм бол ингээ хумсчин хамгийн гоё харагддаг. Тийм болохоор ийм хавчаараар ингээд эхний давхархаа гэрэл рүүгээ оруулаад 15 секунд болгоод гаргаж ирээд
авчаад буцаад гэрэл рүүгээ оруулаад 1 минут болгоно. Тэгээд энэ болохоор ер нь бол айгүй өвддөг. Зарим хүмүүсийн хуруу хумс нь бас амар эмзэглэхээр бүр илүү өвддөг юм шиг үлээ. Минийх гэхдээ арай гайгүй байсан. За дунд хурууныхаа эхний давхаргыг хийж байхдаа бас гайгүй камерт оруулсан байна. Тэгээд яг яаж ингэж биерээ ашиглаж байгаа нь бас сайн харагдчихээн. Тэгээд яг хумсны урт гэх юм бол ингээд цаасан дээр байгаа тоонуудаараа бас ингээд тооцоолож явчих болно. Тэгээд яг эрхий биш 7-оор хуруу, дунд хуруу, ядам хуруу гурвын хумсны урт нь яг адилхан байдаг. Тэгээд чигчийн хуруу бол тэр гураас арай богинохон, эрхий хуруу нь болохоор тэр гураас арай урт байдаг шүү. Тэгээ эхлэхээ мартсан. Тэгээ шууд нөгөө нэг эхний давхаргаа хийгээд 15 секунд болгочоод шууд гаргаж ирээд тэр доотлын цаасыг нь ер нь бол авчиж болно. Гэхдээ бас яг 15 секундэд сайн гатаж амжаагүй байх юм бол цаасаа болгоомжтой авахгүй бол ингээд сайн хатаагүй болохоор ингээд шууд хэлбэрээ алдчихдаг. Тийм болохоор яг хатуу байна уугүй юу гэдгийг ингээд дээрээс нь төмөр юмар зөхиод ч юм уу ингээд яг хатуу болж уу гэдгийг сайн шалгаж байгаа доотлын цаасаа наваарай. Тэгээд эхний давхарга дээр болохоор гээлээ бүр хумсныхаа уг руу нэг тулгаад хэрэггүй нэг 5 арай хашийн 2-3 мм ер нь үлдээгээд тэгээд нэг цааш нь зузаалахгүй байвал ингээд гоё хумстай ч уусаад яг жинхэнэ юм шиг харагдана. Тэгээ хоёр дахь давхаргаа ч гэсэн ер нь нэг бас зузаан хийгээд хэрэггүй шүү. Яг хумсныхаа уг хавар нэмхэн байлгаарай. За эхний давхаргаа явцсан одоогор хумс иймэрхүү харагдчихээн. Тэгээд арай нэмхэн байгаа болохоор дахиад хоёр дахь давхаргаараа гоё хэлбэрчүүлээд жоохон зузаалаад тэгээд яг хумсныхаа энэ хэсгээр жоохон өндөрлж өгнө. За эхний 5 хуруундаа хумсаа хийцэн одоо энийг хэлбэрт оруулаад хуурайднаа. За энийг ямар ч тач дөрвөлжин хэлбэрт болгож байгаа учраас уртлыг нь дөрвөлжлөөд тэгээд хоёр талыг нь ингэж дөрвөлжилж өгөөд тэгээд доороос нь бас ингэж дөрвөлжилж өгөөд энийг жоохон хэлбэрийн муухай хийсэн болохоор доороос нь нэлээд сайн хураад хэрэгтэй болсон. Тэгээд яг энэ дээдлийнх нь юуг бас гоё хэлбэрт оруулаад хуурайдч өгнө. За тэгээд тэгчээд хуурайдчаад уулзцгаая. За хумсаа юу яцсан хуурайдцсан одоо нэг иймэрхүү хэлбэртэй чигчэн уран жоохон дали болцсон байна. Гэтэ зүгээр тэгээд доотлын хэсгийг нь яг доотлын энэ хэсгээс нь жоохон яагаад файл хуурайдаад дриллер хуурайдаад тэгээд энэний зарим хуруунуудынхаа одоо хитрхи бүдүүн байгааг нь жоохон нарийсгаж өгөөд тэгээд ер нь бол хэлбэржүүлэлт нь ингээд дуусч байна. Эхний 5 руу явцсан нөгөө 5 руу нь байж лээ. За одоо энэ хурууных нь үзүүрт зарим хэсгээр хитрхийх гээл орцсон сайн цаатлын махтайгаа уусч өгөхгүй байгаа учраас энэ хэсгүүдийг нь жоохон дриллдж өгөх гэж байна. Хумсныхаа махыг одоо авч болно. Гэхдээ миний энэ мах авахч жоохон ер нь жоохон муудсан болохоор сайн авахдаггүй байгаа. Тэгээд чи нүгэр байгаа илүү ярьснуудаа авнаа. Баруун талаас зүүн тал руу хөөгөж явуул дээр.
сайн уу? За хай. Өчигдөр 5 6 цаг бараг суугаад хумсаа ер нь л хийцэн. Тэгээд өнөөдөр бодолтой хийх гэж сууж байна. Миний хумс тиймэрхүү. Тэгээд чихчийн уруунууд нь өчигдөр жоохон дэлий хийцэн байсан. Тэгээд өнөөдөр янзлаад ер нь бол нэлийн хуурайдаж янзлсан. Гэтэ ер нь бол хэлбэр нь нэлийн дэжиг болсон. Энэ жоохон 90 цонхор байгаа ч гэсэн ер нь бол бодохоор зүгээр болчих болохоор нэг хамаагүй. За тэгээд бодцгаая. За миний хийх байгаа хумсны өнгө яг надад байхгүй болохоор шууд 2 өнгө холиод гаргаж чи гэж бодоод үзэх гэж байна. За өнгө нь ерөөхдөө бол болчлоо. Одоо гялс хумсан дээр бейсээ тавьчих. Тэгээд үзүүрэг нь бас сайн бейсэрээ. Гаргаад ирсэн. Одоо өнгөрөө ноёроо бодоо. Нэмкен ихний давхар нь бол нэг тулгаадах шаардлага байхгүй. Зузаан биш. Нэмген явахгүй л. За хумсныхаа энэ махны үзүүр хэсэгт нь ингээд яг тулгаж өгөөгүй. Тэгээд яг тулгаад цэвэрхэн бодохын тулд ийм нарийнхан биерээр ингэж бодох гэж байна. Хажуудлын илүү гарснаа гэнэ. Гэт авч. Бичдэг хийхээ бүр мартсан байна. Энэ нөгөө нэг ягаан дээрээ дотортлон цагаан уусгалт хийх гээд энэ порлоноор юу яаж байгаа. Эхлээд ингээд хамгийн том тойргоо ингээд хөнхөн хамгийн бүдэг цагаанаар яваа. Тэгээд дунд дотгошогоо орох тусам нь арай ингээд давхарлаад юу болгоод арай тод болгоод ингэж явж байгаа. Тэгээд яг уг нь нөгөө нэг юм үлээдэг юмар шууд хийчдэг. Надад тэр нь байхгүй болохоор ингэ шууд порлоноор хийж байна. Тэгээд хамгийн ихний гадаргууг нь хийчээд шууд гэрэлтэйгээ хатаагаад дахиж давхарлаад явж байгаа. Зураг дууссан байна. Одоо энэ дээр ер нь л топ төрхэд болоо. Гэхдээ надад энэ юус таалагддаггүй.
Ягаад ч юм яг цагааныг нь уусгахтаа л жоохон сонио уусгацсан юм шиг санагдаад байна. За ямар ч тач хумсаа хийгээд дуусгацсан. Тэгээд бичлэг маань бас ингээд дуусч ин. Тэгээд өөр ямар нэгэн хумс хийхийг хармаар байвал эсвэл хумсны талаар смарт хумс ч юм уу ямар нэгэн асуух юм байвал асууж болно. Тэгээд subscribe хийгээрэй. Намайг Instagram болон TikTok дээр дагаарай. Баяртай.